За сайн байцгаана уу та бүхэнд. Энэ бичлэгийг үзэж буй өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн тааруу сэдв бол 2026 оны ерөнхий байдал гэсэн сэдв байгаа. За нийт 4 хөзөр байна. За та бясалгаад нүдээ анжаагаад төвлөрөөд энэ 4 хөзөрнөөс өөрт хамгийн их таалагдж байгаа эсвэл хамгийн түрүүнд харсан нэг хөзрийг сонгоно. За та хөзрөө сонгосон байх гэж найдаж байна. За нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийн 2026 оны ерөнхий төлөв мэрэг. За 2026 оны хамгийн гол чухал сэдэв бол family буюу гэр бүл гэсэн сэдэв байна. За тэгэхээр таны хувьд 2026 он бол за хэрвээ сингл бол та гэр бүлтэй болох. За аль хэдийн гэр бүлтэй бол гэр бүл хань ижил үр хүүхэдтэй илүү их анхаарах. За хамтын амьдрал, удам ухсаа гэх мэт зүйлстэй илүү их анхаарсан. За гэр бүл таны одоо амьдралын 2026 онд хамгийн чухал юм төв болж өгөх юм жил байна. За та 2026 онд хинтээ, хаана, ямар газар амьдарч байна вэ гэдэг ч юм уу иймэрхүү одоо асуудлууд хөндөгдөх жил байх боломжтой. За мөн ногоо өнгөн эдгээрэл за урт хугацааны тогтвортой байдал болон өсөлт хөгжил дэвшлийг бас харуулдаг юм байгаа. За ийм энергитэй одоо ерөнхий жил байх нэ. За илүү одоо наривчлаад ажил мэргэжлээс эхлээд хамтдаа харцгаая. За ажил мэргэжлийн хувьд бол King of Pentacles болон Two of Wands, The Hanged Man гэсэн юм картууд гарч ирсэн байна. За тэгэхээр ажил мэргэжлийн хувьд бол харьцангуй тогтвор суурьшилтай ажиллах, за илүү туршлагатай, хариуцлагатай байр суурийг бол харуулж байна. Та одоо ажилдаа илүү их буур суурьтай хүн гэдгээ харуулах, за хүмүүс танд илүү их юм итгэж найдах боломжтой. За мөн гадаад улс оронтой холбоотой аялал, гэрээ хэлэлцээр за чухал юм хөдөлгөөнүүдийг хийх, за илүү юм хариуцлагатай, тогтвортой байх ийм одоо энергитэй байна. За мөн ажил дээр одоо сонголттой тулгарах, за чиглэлээ илүү их тодорхойлох тийм сонголтын өмнө бас ирж магадгүй. За ямар нэг одоо ийм хоёр сонголтын нүнд эргэлзэх, гадаад орчин, шин зах зээлд нэвтрэх, шин төсөл бодогдох ч юм уу, за шин төслийг бас боловсруулах ч юм уу, ийм асуудлуудтай одоо тулгарах боломжтой. За та одоо сонголт хийх одоо тийм зүйлийн өмнө ирэх юм бол одоо төр хүлээх нэлийн ингээд нухацтай одоо бодож үзэх. За мөн таны одоо сонголт хийхэд нэлийн ингээд удаашрал, хүлээлт үүсэх ч юм уу ийм бас боломжтой байна. За тухайн одоо ямар нэгэн ажил дээр асуудал үүсэх юм бол өөр өнцгөөс харах шаардлага тулгарах. За яарах биш илүү хүлээцтэй байх ч юм уу ийм одоо ажил мэргэжлийн хувьд онцлогтой байна. За илүү их огцом өөрчлөлт хийхээс илүүтэй ажил дээрээ төлөвлөх. За илүү их одоо дахин нэгтлэн харах юм жил байна. За мөнгө санхүүгийн хувьд та мөнгө олох, өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэнэ. За та өөртөө чадна гэсэн одоо ийм дотоод итгэлийг олж авна. За орлого олох чадвар таны өөртөө итгэх итгэл болон таны ийм дотор байдаг тэр дотоод хүчтэй хамааралтай гэдгийг илүү ингээд ойлгож ухамсарлаж ирнэ. За одоо биеийн ядаргаа болон санхүүгийн юм дарамт үүсч болцсошгүй. За энэ нь болохоор та хит их юм хариуцлага үүрэгтэй холбоотой, мөн бусдын төлөө хит их мөнгөө зарцуулах хас үүдэлтэй юм одоо жоох юм санхүүгийн дарамт ядаргааг бидрэх боломжтой. За тийм учраас мөнгө болон сэтгэл зүйн одоо ачаалалтай анхаарах хэрэгтэй юм жил байна. За хит их бас хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэхээ бас ингээд анхаарах ийм хэрэгтэй. За мөнгө санхүүгийн хувьд мөн шинэ эхлэл, шинэ юм санхүүгийн боломж үүснэ. За энэ боломж бол илүү их одоо урлаг, таны юм бүтээлч байдал, шинэ санаатай холбоотойгоор орж ирнэ. За сэтгэлээсээ хийх буюу одоо та сэтгэлээ шингээж хийсэн тэр зүйлсээс мөнгө орж ирэх боломжтой. За мөн хайр, хүүхдүүд, бүтээлч, хоббитэй холбоотойгоор орлого одоо олох юм бас боломж үүснэ. За одоо санхүүгийн хувьд та эхлээд ийм дарамт, одоо санхүүгийн хувьд ийм
ядаргаатай санагдах тэр мэдрэмжүүд бол сүүлдээ ингээд илүү их бүтээлч санаагаар өөрчлөөд та одоо ингээ орлогынхаа үүдийг нээх, санхүүгийн хувьд одоо ийм мөнгө ийм стресс хийсэн бол тэр стрессийг илүү их ийм урсгал болгож орж ирэх юм тэгж өөрчлөх боломжтой ийм жил байна. За хамгийн сүүлд нь одоо 2026 оны хайр дурлал The Lovers World 901 гэсэн юм хүзрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр Lovers буюу одоо хайр тосууд танд одоо ингээд ямар нэгэн хин нэгэн сэтгэл ээлжлэх айл эсвэл та хин нэгэнтэй ийм холбоотой байдаг бол тэр хүн таны жинхэнэ сонголт мөн гэдгийг харуулж байна. За мөн одоо сэтгэл хөдлөл болон оюун ухаан энэ хоёрын нэгдлийг мөн харуулна. За хол байсан хосууд бол хоорондоо нэгдэж хамт байх ч юм уу хайр дурлалын холбоо илүү их гүнзгийрэх ийм боломжтой харуулж байна. За The World буюу одоо маш том хүзэр гарч ирсэн. За та руу картуудын одоо төгсгөлийн хүзэр тийм учраас та хоёрын хайр дурлалын амьдрал шин төвшөнд хүрэх, за харилцаа дараагийн шатанд орох, гэр бүл болон албан ёсны шийдвэр, хамтын амьдрал зохиох ч гэдэг юм уу, яг харилцаагаа албан ёсны болгох ч юм уу ийм үйл явдлууд өрнөх боломжтой. За хамгийн сүүлд 901 буюу та одоо өмнөх одоо хайр дурлалтай холбоотой шарах, болгоомжлол байдаг бол түүнийг одоо ингэж идгээх, за дахиад шархлах үе гэсэн айцаа даван туулах. За илүү их нөгөө нэг өөрийгөө хайрлах, өөртөө ингээд төвчээртэй бууж өгөөгүй энэ хүртэл ирсэндээ өөртөө их талархах хэрэгтэй. За 2026 онд бол хайр дурлалын хувьд та өнгөрсөн шархаа даван туулаад, өнгөрсөн айцтайгаа нүүр тулаад жинхэнэ хайр дурлалтайгаа уулзрах, гэр бүл зохиох, таныг илүү хамгаалах, бат бөх байх ийм хайр дурлалтай уулзрах нэ. За хамгийн сүүлд нь танд хэрэгтэй сөүл мессеж карт бол expect буюу за хүлээгээрээ, хүлээж байгаарай. Та 2026 онд юу хүсэж мөрөөдж байна? Түүнийгээ хүлээгээрээ. Таны хүлээж байснаас, төсөөлж байснаас илүү их зүйлс өрнөх болно гэсэн юм мессеж ирсэн байна. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань 2026 оны хувьд бол илүү их гэр бүл төвлөрсөн, тогтвортой, хөгжил цэцэглэлт, өсөлт дэвжлийн одоо ийм жил байх нэ. За нэг дугаарыг сонгосон хүмүүстээ 2026 онд нь хамгийн сайн сайхан бүхний хүсээ өрөө анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. За хоёр дугаарыг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг хамтдаа эхэлцгээе. За love буюу хайр гэж гарч ирсэн байна. За 2026 оны ерөнхий төлөв. За хамгийн чухал гол сэдв бол хайр гэсэн, хайр сэтгэлийн холбоо, хайр гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За тэгээд улаан өнгө учраас маш их юм эрч хүч, энергитэй ийм жил байх нэ. За таны хувьд одоо хайрын жил илүү их романтик хайр дурлал, зүрх сэтгэлээ сонсох ийм жил болох нэ. За илүү дэлгэрэнгүй харцгаая. За ажил мэргэжлийн хувьд бол Knight of Cups, Queen of Pentacles, The Empress гэдэг картууд бол гарч ирсэн. За тэгэхээр илүү их ажлын хувьд бол ажлаа илүү сэтгэлээсээ хийх, за эмгтээлэг энерги илүү их давамгаалах, асаргаа, бүтээлч байдал өсөх. За мөн одоо таны хийж буй ажил илүү их ингээ өсөн дэвждэг, урт удаан хугацаанд үр дүнгээ өгөх ийм ажил байх боломжтой. За ажилдаа илүү зүрх сэтгэлээ шингээх, за мөн эмгтээчүүдийн одоо оролцоо чухал ийм ажил, ийм жил байна. За мөн урлаг, гоо сайхан хүүхэд дэмжлэгээ, контент, бүтээлч салбарт одоо амжилт олох юм боломжтой. Мөнгө санхүүгийн хувьд calmness, the third eye, page of wands гэсэн юм картууд гарч ирсэн байна. За тэгэхээр таны мөнгө санхүүгийн байдал 2026 онд илүү тайван, дарамтгүй юм орлого олох боломжтой. За мөн таны одоо зүүн совин таны мөнгө санхүүтэй маш их юм холбоотой байна. За зүүн совингоор зөв шийдвэр гаргах, зүүн совингоор мөнгийг татах. За мөнгийг өөртөө татах тийм одоо хумсар сэтгэлгээг өөртөө ингээд зөөр хөгжүүлэх. За одоо зүүн совин одоо маш юм хүчтэй холбоотой, мөнгөтэй юм холбоотой байх. За ямар нэгэн ингээ мөнгө санхүүгийн хувьд жижиг эхлэл, жижиг хөрөнгөлөлт үүсгэлээ гэхэд тэр нь илүү их юм том болж хувирах, том боломж болон ирэх боломжтой. За мөн одоо таны одоо мэлмийн хүртэ илүү их ингэж идэвхтэй болох. За тэгснээрээ илүү их мөнгө санхүүгийн хувьд боломжийг олж харах. За эрсдэл болон ашиг хооронд одоо ингээд ялган таних. За илүү ингээ анзаараагүй байсан санхүүгийн боломж
өөр одоо ийм замыг олж харах ч юм уу тий ийм боломжтой. За тэгэхээр ингээд зүүн совингороо зөв шийдвэр гаргаад тэр нь орлон мөнгө өсгөх боломжтой ийм жил байх нэ. За хамгийн сүүлд нь 2026 оны хайр дурлал. За The High Priestess, Page of Wands, Temperance гэсэн картууд гарч ирсэн байна. За тэгээд таны хайр дурлал илүү тийм сэтгэл догтлом, шинэхэн мэдрэмжтэй ч юм уу, шинэ хүн ч юм уу ийм байх боломжтой. Тэгээд хайр дурлал маань илүү удаан тогтвортой ийм явна. Тэгээ хайр дурлал хамгийн чухал зүйл бол тэнцвэр байна. За таны хайр дурлал бол гинт огцом эхлэхгүй. Тэгээд ингээд нэг юм огцом дүрлзэн асахгүйгээр тайван, аажмаар, удаанаар таны өөрийн зүүн совинд ингэж тулгуурлан цаашдаа ингээд цаашид гүнзгийрнэ. Илүү ийм итэвхтэй биш, илүү тогтвортой, аажмаар ийм урагшлах, итгэх хоорондоо ингээ итгэлцэл үүсэх ч юм уу тий хайр дурлалын хувьд ийм одоо энергитэй жил байх нэ. За хамгийн сүүлд нь танд илгээж буй сүүл мессеж бол дотроо одоо бодох, харах гэсэн мессеж байна. За та өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаарай. Тэгэх юм бол та шийдлээ олох болно. Хайж байсан хариулт та авна гэсэн мессеж байна. За тэгэхээр 2 дугаарыг сонгосон хүмүүс маань 2026 оны ерөнхий байдал бол хайр, зүрх сэтгэлээ илүү их сонссон. За хайр одоо маш их юм өрнөлттэй ийм жил гарах нэ. За 2 дугаарыг сонгосон хүмүүстээ 2026 онд хамгийн сайн сайхан бүхний хүсээ өрөөе. Анхаарал тавь сонсон маш их баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 2026 оны уншлагыг хамтдаа эхэлцгээе. За 2026 оны хамгийн чухал гол сэдэв бол children буюу үр хүүхэд ирээдүйн өв залгамж гэсэн одоо ийм сэдэв байх нэ. За 26 оны хувьд таны хувьд одоо хүүхэдтэй холбоотой том үйл явдал өрнөх, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах, за гэр бүлийн хувьд илүү батчих ийм энергитэй жил байна. За илүү дэлгэрэнгүйгээр харцгаая. За ажил мэргэжлийн хувьд бол The Moon, The Sun, Strength гэсэн ийм картууд гарч ирсэн байна. За тэгэхээр ихэнх үедээ таны хувьд ажлын хувьд стресс, эргэлзээ ч юм уу илүү ихэн ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандах одоо emotionally илүү тийм өрнөх боломжтой ч гэсэн дунд үеэс одоо илүү их өөртөө итгэл өсөх, бүтээлч байдал өсөх, илүү ингээд биеийн хувьд, сэтгэл зүйн хувьд эрт хүчтэй ингээд болж ирэх одоо ийм жил байна. За тэгээд оны төсөөл гэхэд илүү их амжилт ирэх боломжтой. За сэтгэл зүйн хувьд одоо ажилтай холбоотой айдас байвал түүнийгээ даван гарснараа танд амжилт ингээд боломж ирж байгааг харуулсан ийм хүзрүүд гарч ирсэн байна. За дараагийнх нь болохоор 2026 оны мөнх санхүүгийн хувьд бол Confusion, Queen of Swords, Achievement гэсэн картууд гарч ирсэн байна. За тэгэхээр мөнх санхүүгийн хувьд та илүү их ингээд мөнгөтэй холбоотой маргаан, зөрчил ч юм уу ингээд бодлон үүсэх ч юм уу сэтгэл зүйн хувьд аль эсвэл ийм бухимдалтай байх, маш их ийм мөнгөний талаар бодох ч юм уу ийм одоо стресс үүсэх боломжтой. Тиймээс одоо танд одоо ийм шийдвэр гаргах, аль эсвэл тэр одоо ийм стресс, маш их зүйлийг бодох тэр асуудлыг ийм зэгцлэх шаардлага тулгарна. Тэгээд хамгийн сүүлд нь achievement буюу амжилт, одоо үр дүн, зорилгодоо хүрэх, мөн санхүүгийн хувьд хэр хэмжээний зорилт тавьж байсан түүндээ хүрэх, за сэтгэл хөдлөлөөр бас одоо илүү их ингээ логик, оюун ухаанаараа ингээ мөн санхүүдэд хандах одоо ийм жил байх нэ. За тэгээд мөн санхүүгийн хувьд бол хангалттай их одоо хичээж байгаа, хангалттай ихийг олж байгаа, өөртөө бас ингээд итгэх, өөртөө ингэж талархах, байгаа зүйлдээ илүү их ингээд сэтгэл ханах одоо тийм шаардлагатай юм жил байх нэ. За хамгийн сүүлд нь хайр дурлал. За 2026 оны хайр дурлалын хувьд бол Ten of Pentacles, Lucky, Justice гэсэн юм картууд гарч ирсэн байна. За тэгэхээр таны хувьд илүү их хайр дурлалын хувьд бол гэр бүл тогтвортой байдал. За хосууд бол илүү юм удаан хугацаанд тогтвортой байх ийм жил байх нэ. За тэгээд хайр дурлалын хувьд бол үүлийн өөрийн хуулиараа та юуг бодно, яг түүнийг
гээ өөртөө татна, мөн таны хийсэн бүхэн буцаад ирнэ буюу ингээд justice шүүлт гэсэн карт гарч ирсэн байна. За тэгэхээр таны одоо ингээ хайр дурлал дээр илүү их ингээд шудраг үнэнч байсан ч юм уу тийм байсан бол Аз болон сайн сайхан үйл явдал бол танд ингээд ирнэ гэсэн ийм картууд гарч ирсэн байна. За мөн хайр дурлал дээр та Азтай байх азыг өөртөө дагуулах, хайр дурлалын хувьд мөн ийм Азуудтай байх жил байх нэ. За хамгийн сүүлд нь танд илгээж буй сөүл мессеж бол share буюу түгээгээрэй гэсэн байна. За та өөрт байгаа зүйлсээсээ бусад хүмүүст түгээгээрэй. Тэгэх юм бол түгээснээсээ илүү ихийг хүлээн авах болно гэсэн ийм мессеж байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийн маань 2026 оны ерөнхий байдал бол илүү их одоо ирээдүгээ ингэж боддоор төлөвлөж харах, хайр дурлалд Азуудтай амжилт бүтээлээр дүүрэн ийм он гарах нэ. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ 2026 онд хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. За 4 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 2026 оны уншлагыг эхэлцгээе. За self esteem буюу өөрийгөө үнэлэх юм жил байх нэ. За 26 оны хамгийн гол чухал сэдэв бол өөрийгөө таних, за өөрийгөө би хинбэ гэдгээ илүү их ойлгох, дотоод үн цэнээ нэмэгдүүлэх, за өөрийгөө ингэж илүү их бодитоор үнэлэх юм жил байх нэ. За илүү их дэлгэрэнгүйгээр хамтдаа харцгаая. За ажил мэргэжлийн хувьд бол одоо өөрийн байр сууриа өөрөө хамгаалах, за амралт болон ажлын тэнцвэртэй байдлыг хадгалах, за тэгээд тогтвортой үр дүн гаргах буюу ажил дээрээ илүү их юм бодтой өөрийн байр сууриа ингэж тодтгох, байр сууриа олох юм чухал жил байх нэ. За нилээ ингээд оны ихэнд бас юм ачаалалтай маш олон зүйлсийг ингэж хийх шаардлага тулгарх хэдий ч оны сүүл хэсэгт та илүү их ажил амьдралын баланс, тэнцвэртэй байдлыг олох, за мөн ингээ өөртөө амралт одоо гаргах ч юм уу, ингээ амралтаа авах ч юм уу бас ийм чухал үйл явдлууд өрнөх боломжтой. За мөн одоо оны эцэст гэхэд илүү ингээ боддоор ажил дээрээ дүгнүүлэх, за албан тушаал ахих, за өөрийн байр суурийг олох юм чухал жил байх нэ. За дараагийнх нь бол 2026 оны мөнгө санхүүгийн байдал. За end over, joy, balance гэсэн картууд бол гарч ирсэн байна. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд бол таны мөнгө санхүү, таны хийж буй ажил, хичээл зүтгэлээс бол шууд хамааралтай гэсэн байна. За энд залуу маш хичээнгүйгээр энэ зоосыг урлаж байгаа нь таны одоо хичээсэн тэр хичээл зүтгэл үр шимээ өгөх, за мөнгө санхүүгийн хувьд бол ийм баяр баясгалантай сэтгэл хангалуун байх. Илүү их одоо бас амралт зугаалга, чөлөөт цагтаа мөнгө зарцуулах, аяллаар явах ч юм уу, аялалтай холбоотой баяр баясгалантай үйл явдлуудад бас ингэж мөнгөө зарцуулах, илүү сэтгэл ханамжтай орлого санхүүгийн хувьд бол ийм байх жил байна. За мөн одоо таны ингээд орлого зарлага ийм тэнцвэртэй байх, ийм баланстай байх одоо ийм жил байх нэ. За хамгийн сүүлд нь 2026 оны хайр дурлалын ерөнхий байдал бол за Ace of Cups, Seven of Cups, Six of Pentacles гэсэн картууд гарч ирсэн байна. За тэгэхээр таны хувьд одоо хамгийн ихний Ace of Cups буюу загастай хүзэр гарч ирсэн нь та одоо хайр дурлалын хувьд одоо илүү их өөрийгөө золиослдог байсан бол тэрийг болох, өөрийгөө золиослохоо болох. За маш тийм их сэтгэл зүрх ингээ гаргадаг ч юм уу, илүү их ингээд өөрийгөө зориулдаг байсан бол тэрийг ингээд илүү их боддоор олж харах. За өгөө аваа ингээд тэнцвэртэй юм хайр одоо 2026-нд ирнэ гэсэн байна. Илүү их юм бодтой, тогтвортой, илүү бат бөх, за тэнцвэртэй, бодтой ийм одоо хайр дурлалтай учрах нэ. За мөн та одоо 2026 онд хайр дурлалын хувьд олон сонголт, аль эсвэл ийм өөрийн хүслүүдийн өмнө ингээд сонголттой нүүр тулгарах үе ирж магадгүй. Гэхдээ та яг ийм бодтой сонголтыг хийх, таны хайр дурлал илүү ийм урт удаан хугацаанд тогтвортой байх тэр сонголтыг хийж чадах нэ. За тэгээд илүү ингээд өгөө аваа тэнцвэртэй ийм хайр дурлал 2026 онд ирэх нэ. За хамгийн сүүлд нь танд илгээж буй сөүл мессеж бол за travel буюу аялаарэ гэсэн байна. За өдөр тутмын амьдралаасаа төр холдоод аялаж зугаалаарэ гэсэн байна. Тэгэх юм бол таны энерги ингээд шинэ энергиэр өөрчлөгдөн цэнэглэгдэх болно гэсэн юм мессеж байна. За 4 дугаарыг сонгосон хүмүүс бол
Хүмүүсийн маань ерөнхий байдал бол илүү их ингээ өөрийгөө хайрлсан, өөрийгөө олж таньж мэдсэн ийм жил өрнөх нэ. За 2026 онд нь хамгийн сайн сайхан бүхний хүсье рүү анхаарал тавьж сонсон маш их баярлалаа.